За энэ хуулийн төслийг засгийн газрын оруулж ирсэн саналын зарчмаар бол дэмжиж байгаагаа илэрхийлмээр байна. Нэг жаахан ялгаатай зүйл байгаа даа. Тэр бол юу вэ гэхээр цагаан сар наадам хагас бүтэн сайн таарвал тэрийг нь одоо дараагийн ажлын өдөрт нь шилжүүлж өгөж одоо амрах ийм заалт байгаа. Засгийн газрын одоо саналаар. За өнгөрсөн жил юу болсон бэ гэхээр та бүхэн мэдж байгаа. Би бас нэг сануулъя гэж бодож байна. Шинийн нэгэнгүү байсан. За тэгээд шинийн 2-3 нь болохоор хагас бүтэн сайн таарсан байсан. Ингээд сар шинэ бол үндсэндээ хагас бүтэн сайнны 2 өдрийн дотор тэмдэглэн өнгөрүүлэх ийм одоо нөхцөл байдал үүссэн. Үүнтэй холбоотойгоор засгийн газар яаралтай одоо шийдвэр гаргасан. За түүнийх нь ард мэдээж байгууллагууд, аж ахуй нэгжүүд ажил төрлөө зохицуулах гэдэг нэлээд их асуудал болсон. Нэлээд тулж засгийн газар шийдвэр гаргасан учраас. Тийм учраас энэ мэт асуудлуудыг зохицуулах үүднээс одоо энэ хуулийн төсөл бол бас хэрэгцээ шаардлагатай байна гэдгийг хэлж байгаа. За нөгөө талдаа мэдээж цагаан сар наадмаар бол хэрвээ амралтын өдөр таарчвал ажлын өдрийг нь амралтын өдөр болгож сунгаж ажилуулах нь бол зарчмын хөв зөв байхаа. Бид одоо энэ өв соёлын асуудлыг зөндөө ярьдаг. Тэгэхээр энэ уднээсээ бол энэ хуулийн төслийг дэмжиж байгаа гэдгийг хэлмээр байна. За бас нэгэн зүйлийг би гишүүдтэй болоод иргэдтэй мэдээлэл болгоод хэлчмээр байна. За миний өөрийн санаачилсан битүүний өдрийг амралтын өдөр болгох тухай хуулийн төсөл засгийн газар дээр санал авах гээд өгчихсөн байгаа. Энэ хаврын чуулганд, энэ намрын чуулганд багтаагаад хилцээ шийдвэр гарчих болов уу гэж бодож байгаа маа. Энэ талаар мэдээлэл өгж байгаа гол шалтгаан бол юу гэхээр бас иргэд асуугаад байх юм аа. Энэ битүүний өдөр амрах юм уу, үгүй юм уу гэд. Тэгээд энэ хуулийн төсөл маань бас агуулгын хувьд төстэй учраас хүмүүс бас дунд нь энэ хууль мөн үү биш үү гэж гишүүд маань хүртэл асууж байна. Тэгэхээр яг энэ хууль бол биш шүү. Миний санаачсан хуулийн төсөл энэ одоо намрын чуулгандаа багтаад намрын чуулган хаахаас өмнө орж ирээд хилцэгдэх болов уу гэж бодож байна. За хилцээд хэрвээ одоо гишүүд дэмжчих юм бол энэ одоо эх жилийн гэхүү одоо энэ хавар болох битүүний өдөр нийтээрээ амрах ийм нөхцөл байдалтай болох юм аа гэдгийг бас хариуцлагатайгаар мэддэгдмээр байна. Баярлалаа. За. Отгоны Саранчуулан гишүүн.